Эхнэрээ өөрчилсөн он жилүүд надад зовлон биш, жаргал байсан. Учир нь ханыгаа ураад амьдралд тохиолдох олон асуудалтай хамтдаа нүүр тулж жаргал, зовлонг хамтдаа туулж байгаа нь миний хувьд жаргал хэмээн одоогоос 14 жилийн өмнө сэтгүүлч гэрэл маань надад өгсөн ярилцлаганда Монгол Улсын иргэн Гочоо өвгтө Отгонбаатар ярьж байсан. Түүнээс мөрөөдлийнхэн тухай асуухад тэр нь хүний хувьд энгийн нэгэн мөрөөдлийг онцолж яв. Түүний мөрөөдөл юу байсан талаарх 14 жилийн өмнөх нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ эргэн сануулъя. Харин миний мөрөөдөл юу вэ гэхээр их нэртэйг нэг сайхан гүтлөөд удамжаар тэ хосууч шиг сайхан алхах юмсан. Охноо бас голдоо хөтөлчөөд тэ зүгээр нэг сайхан. Тэгэж явах юмсан л гэж мөрөөддөг. Энгийн боловч миний амьдралд бас айгүй чухал мөрөөдөл байна л да. Тэгээ хөтлөлцөөд нэг алхах юмсан л гэж байна. Арван жилийн өмнө ярьж байсан энэ гэр бүлийн мөрөөдөл өнөөдөр хэдийн биелэлээ олж байна. Тэд хамтдаа Солонгос улсын Суван хотод дараагийнхаа мөрөөдөлд хүрэхийн төлөө шатууд хамтдаа аз жаргалтайгаар алхаж байна. Сүбэдэ цэгийн сайтын сурвалжлах хаг тун удахгүй Солонгос улсын Суван хотоос Монгол Улсын иргэн Гочоо өвгтө Отгонбаатар болон түүний гэргийн үлзий хутга нарын хамтдаа зовлон өвчнгөө ялсан хайрын түүхийг хүргэх болно. Нэвтрүүлэг Солонгос улсын Суван хотоос та бүхэндээ өргөжлөн хүрэх болно. Эерэг бүхнийг Сүбэдэ цэгийн минэс. Хамгийн анх таны тухай, танаа гэр бүлийн тухай нэвтрүүлэг хийсэн цаг хугацааг хойш нь ухраавал яг 14 жил 2 сарын өмнө анх уулзчихсан байна. 14 жил 2 сар. Огцоо шүү. Айгүй хурдан байна шүү дээ. Цаг хугацаа ямар хурдан. Хэд би танаас таны гэргийгээс танаа охин таагуураас би нэг асуулт асууж ирсэн. Мөрөөдлийн тухай. Яг нь мөрөөдөл бол ер нь бол хүнийг амьдруулдаг зүйл юм уу даа л гэж бодож байна. Тэгээ бид эдээ хувьд бол тухайн цаг үедээ биелгэж яхан хэцүү мөрөөдөл байсан л та. Нөгөө эмчийн яг бодтой дүгнэлт бол ер нь бол хэцүү шүү. Тийм дүгнэлт байсан. Одоо ер нь бол ингээд тэнхэрнэ гэдэг хэцүү. Өвчин намдаахын битгий тастаарай. Гэтэл миний мөрөөдөл юу байсан бэхээр эхнэр маань идэгрээд хоёулаа нэг сайхан гөтлөөд алхах юмсан гэж мөрөөдөж байсан бол одоо тэ манай хүн чинь хаасайг алхаж байна. Олон зүйл амжуулж байна. Тэр битгээл дахиад хоёр дахь хүүхдээ яг тэр мөрөөдлөө ярьж байсан цаг үеэс нэг 2 жилийн дараа биш үү? 2 дахь хүүхдээ төрүүлсэн байна. 2-3 жилийн дараа байна. Одоо тэр маань 11 настай болсон байна. Тэгээд тэр мөрөөдөл биелэнгуут дараагийн нөгөө агсан төвшний мөрөөдөөд эхэлцгээсэн байна. Эргээ харсан чинь. Одоо тэгвэл таны мөрөөдөл юу болсон бэ? Би нэг 2 жил орчмын өмнө эхнэрээсээ асуусан. За миний хань яг юу мөрөөдөж байна? Дахиад нөгөө мөрөөдлөө хоёлаа ярьлаа. Тэгээ ер нь мөрөөддөг хүмүүс тэгээд холыг хардаг болов уу гэж бас бодож байна. Тэгээд эхнэрээсээ асуусан чи эхнэр маань би нэг сайн одоо чиний сайн гэргий байхыг л бодож байна да. Тэгээ надад энэ гоё юм шиг мөртлөө яг үнэндээ бас тийм аятайхан санагдаг. Тэгээ би юу ярьсан хэрэг үгүй миний сайн гэргий байх нь гоё л байна л да. Гэхдээ чи чинь өөрийн гэсэн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Яг өөрийнхөө талаар. Тэгээ эхнэр маань юу ярьсан бэ гэхээр яг оюутан болоод сурж байх үедээ нэгдүгээр курст байх үедээ би энэ муудаад тэгээд үргэлжлүүл сурч чадхааргүй болоод тэгээд нөгөө сурхаа зогсоож байсан байхгүй. Тэгээ болдог бол дахиад сурах юмсан гэж бас боддөг шүү гэд.
Тэгээ бид хоёр ярилцсан, судалсан. Тэгээд ихнэр маань дахиад оюутан болсон. Тэр үед ч яг нөгөө таг ингээ суугаа байдаг гэсэн болохоор зүгээр л энгийн эмхтэй хүмүүсийн хийдэг те хоол ундаа хийгээд ч юм уу гэр орноо цэвэрлээд ороо нөхрийгөө ажилласан хэрэгтэн ингээд хоол хийгээд өгтдөг ч юм уу яг тийм байхыг хүсэж байна мөрөөдөж байна л гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо чинь тэр үед чинь 12 он гэдэг чинь 14 жил өнгөрсөн байгаа байхгүй юу? Тэгээ 10 жилийн 4 жилийн дараа л айл хэдийн тэр зүйлээ хийдэг болчихсон. Амьдралын нэг хэмнэл болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр мөрөөдөл гэж ер нь хүнд заавал байх ёстой зүйл юм шиг байна тий. Одоо таны дараагийн мөрөөдөл болсон юм. Одоо би нөгөө сурж байгаа. Оюутан болсон гэсэн. Тий, сурж байгаа болохоор яг нөгөө өвдснөөсөө болоод яг сурж байсан сургуулаа орхиод яг тэр мэрэгчлэрээ сураагүй ч гэсэндээ өөр мэрэгчлэр сурж байгаа. Тэгэхээр нөгөө сурж байгаа шалтгаан маань ч гэсэн одоо амьдралын дараагийн нөгөө юм төвшинлөө тэ ахихын тулд илүү одоо нөгөө хөтөл насаа бас нийгэмд тустай зүйл хийж ч гэдэг юм тэ ингээд бас тэр нь өөрт маань ч гэсэн хэрэгтэй ямар нэг юм хийж тэ ингээд ажил эрхэлж ч юм уу ингэж амьдрах нь өөрөө хүн ингээд айгу амьдралын тэр чанараа сайжруулахын тулд гэх юм уу тэ тэр зүйлийг яг бодоод яг сурж байгаа тэгээд сайн сурах юмсан л гэж бодчих. Одоо 2 дугаар курс болж байна. Том охинтойгоо хоёулаа сураад ингээд явж байна. Тэгээ би ингээ хичээлээ гээд байж байгаагийн хичээлийн дарамтанд хаяа орж байгаагийн даалгавраа амжихгүй байна гээд ингээ сандарж байгааг нь харахаар надад үнэхээр сайхан санагддаг. Энд чинь жинхэнэ амьдрал буцалж байна штэ. Нөгөө өвчин намдаа хуугаад би маань яаж байгаа вүлээ. Тэгээд идэх кимсэн те яг бусадтай адилхан ингээд алхдаг гიშгдэг болох юмсан гэж бодож байсан юм чи одоо бүр ахиулаад сураад боловсроод ингээ явж байгаа нь бүр ингээд одоо агсан төвшний мөрөөдөл болоод амьдрал сайхан одоо буцалж байна да. Тэгээ том охины маань хувьд ч гэсэндээ яг мөрөөдөл нь биелсэн. Тэгээ одоо өөр илүү өөрийнхөө төлөө сурч боловсрох гээд өөрийнхөө өөр мөрөөдлүүдийг бий болгоод яг тэрний төлөө урагшлаад явж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр яг нэг талдаа мөрөөдөл гэдэг зүйл яг миний бодлоор л нэг хүнийг юм илүү зоригтой амьдруулт юм болоо тий. Тэгээ яг нэг юм зориггүй ч гэдэм үү. Тийм байхлаар бас хүн яг ингээд нөгөө яг ингээд нарийн тайлбарлаж мэдгүй л байна л та. Гэхдээ ямар ч гэсэн нэг тийм урам зориггүй яг амьдарч байгаа тэр утга учраа сайн ойлгож чаддгүй юм шигтэй. Тэгэхээр хүн ямар ч хүн байсан яг одоо нэг төвшөнд хүрээд тий одоо энийг ингэчих юмсан гэж бодож байгаа дараагийнхаа зүйл рүү дандаа л агчид юм шиг. Тэгээ манай гэр бүлийн хувьд ч гэсэндээ тухайн үед бол яг зүгээр л энгийн нөгөө хүний үйлддэг те өдөр тутмын тэр зүйлсүүдийг л мөрөөдчихсэн тийм. Ягаад тэгэхээр тэр боломж нь байгаагүй учраас тийм. Тэгэхээр одоо яг тэр зүйлээ одоо олчихсан учраас те тэр зүйлээ биелүүлсэн учраас дараагийнхаа зүйл рүү ингээл явж байгаа. Тийм цаг үедээ амьдарч байна. Таны надад өгснэг талархал байдгийн хамгийн агуу нь хайр юмаа гэсэн өгүүлбэрээр төгссөн. Та санаж байна уу? Тийм. Тэгэхээр хайр ер нь ингээд амьдралыг аварч чаддаг зүйл юм аа да. Тийм. Ер нь дээхэн бид нэг тийм дуу байсан шүү дээ. Амьдрал хайртайр тогтдог гэж халагхан хорвоо хэлээд байна гэж. Харин орчин үед энэ дуу арай нэг өөр болцсон юм шиг те хүмүүс амьдрал мөнгөн дээр тогтож байна. Амьдралын баталгаа бол одоо өндөр боловсрал байна. Эсвэл амьдрал одоо юмтай болох гэдэг юм уу? Танилын хүрээлэл, байр суурь гэд арай өөр юм ярьдаг болчих л дээ. Гэхдээ тэдэр нь бол буруу биш л дээ. Мэдээж хэрэгтэй. Сайн боловсрал эзэмших хэрэгтэй, мөнгө санхүүтэй болох хэрэгтэй. Гэхдээ ямар ч боловсрал, ямар ч мөнгө санхүү, ямар ч өндөр байр суурь, нэр алдар хайрыг бол орлож чадахгүй мэлээ. Яг цагаа туулахад амьдралын яг жинхэнэ нөгөө хөдлөшгүй хундаам, амьдралын жинхэнэ юм одоо нөгөө хадан юм бат суур болж чадах зүйл бол ер нь хайр л байна. Мөнгө дуусчулна. Тэгэхдээ хайр дуусаагүй цагт амьдрал үргэлжлэл байна. Дахиад шинийг олж болно, дахиад капитал бүтээж болно, бизнестэй болж болно, мөнгийг дахиад бий болгож болно шүү дээ. Хайр байгаа цагт хайр дуусаагүй үед бол ямар ч асуудал байсан тэгэл амьдрал урагшилж л боловсрал хуучирж болно. Тэгтэл хоёр биенийгаа тэтгэх хайрын урмын үг бие биенээ гэсэн сэтгэл байгаа үед бол дахиад хүн сурчж болно шүү дээ.
Тэ 40 гараад 50 гараад 60 гараад ч байна уу. Бие биенийгээ сурах эрмэлзэл, хүсэл одоо шинээр мөрөөдөх тэр бүхнээр ингээд итгэж бас болно шүү дээ. Тэгэхээр миний хувьд юу гэж бодож байна гэхээр хизээч модноос гарахгүй юугаарч орлуулж болохгүй. Тэгээ яг бүх хүн эцсийн эцэст яг тийм л юм байна да гэж ойлгох нэг юм бол ер нь амьдралыг хайр дээр л тогтдог юм байна. Эхнэр нөхөр бие биенийгээ хайрлах хайр, ээж аав үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж хайрлаж байгаа тэр хайр. Эргээд ижээ аавыгаа чадлаараа ачлах гэж оролдоод тэгээд ижээ аавда байгаа бүхнээ бас зориулаад тэтгэж урамшуулж сэтгэлийн тэнхрүүлж байгаа үр хүүхдийн аав ээж рүүгээ чиглэсэн хайр. За тэр битгээл ахад өвс, найз нөхдөөд бие биенээ гэсэн тэр хайр л амьдралыг жинхэнэ утга учиртай, амттай, үнцэнтэй болгодог. Тэгээ энэ бол эзэж модноос гарахгүй. Тийм болохоор агуу хайр л байж таарна угаасаа. Илүү айгүй юм нэгтмэл байж чаддаг байсан маань бид нэр айгүй давуу тал юм болоо гэж бодож байгаа. Тэгээ би энэгээ айгүй сайн сонсоод ойлгож өгөөд тэгээд нөхөрт маа ч гэсэн ингээд намайг өөрөө явж байгаа ч гэсэн хэрэгцээ байгаа штэ тэр хүнд чи өөрх юмтэй сэтгэл санаа нь хэцүү болох те янз бүр болох тийм зүйлтэн ч гэсэн би ингээд мэдээж үйл хөдлөөрөө чадахгүй ч гэсэн те яриад сонсож өгдөг ч юм уу өөрийнх нь яг одоо хүндлэгдэх ёстой те тэр хэрэгцээг нь ингээд аль болох хүндэлж өгөөл аль болох те ингээд Яг л та хоёр нөгөө бие биенийхээ орон зайг нөхөж чаддаг сэтгэл зүйн хувьд ч юм уу яг үнэ тий. Тэгээ яг тэгэж байсан учраас яг бид хоёр тэр гадны тэр зүйл бид хоёр зүрсөө тэгэж амар нөлөөлж чадаагүй. Тэгээд мэдээж олон зүйлүүд байгаа шүү дээ мэдээж маш олон юм асуудал бэрхшээл байгаа. Гэхдээ хоёулаа яг ингээд нэг зүйл дээр ингээд яг бат цогсоол хоёулаа яг хөө ингээд ийм байгаа ч гэсэнтэй тий хоёулагийн амьдрал жаргалтай байна. Би нэг ойлголцож जैन тий би бинтэйгээ одоо гэр бүл болоод ингээд амьдарч जैन гэ илүү нөгөө нэг сайн талуудаа тийм үү олж хараад тэрэндээ ингээд талархаад баяр хөөртэй амьдрахыг илүү зорьсон. Тэгэхээр юу гэдгийг асуудал байла. Тэгэд манай хүн ч гэсэндээ тэгж ярьдаг гэсэн байхгүй юу гэж гэхээр мэдээж хоёулагийн дунд асуудал тий харилцааны бэрхшээл ч юм уу гарч ирвэл хоёулаа өөртөө нэг тал гэдгээ ерөөсөө мартаж болохгүй шүү. Тий хоёулаа ер нь нэг тал шүү тий. Харин асуудлын нөгөө талд хоёулаа гарах хэрэгтэй гэдгээ л аягүй сайн бодох хэрэгтэй шүү хоёулаа гэл. Тэг яг хөө энэ ярьсныхаа дагуу бид төр аягүй өөртөө үйлдээд хичээж оролдлого ингээл нүд чи ингээд дахин ингээл болж байгаа шүү дээ. Өмнө нь та надад ярилцдаг хөтөө эхнэрээ үрсэн 7 жил зовлон байгаагүй жаргал байсан юм аа гэж хэлжсэн. Яг их таны эхнэрээ өөрөө явж исэн бичлэгийг 2012 оны 3 дугаар сарын 8-нд сошиал дээр нэг хэсэг бас сэвэгдсэн та санаж байгаа ах тий. Тэрэн дээр зарим залуучууд эмэгтэй тасарсан биш тий. Яг бодит тэгтэл тэнд хайр явж исэн бичлэг өгнө. Та эхнэрийгээ хайрлаад эхнэртэйгээ хамтдаа мөрөөдлөө биелүүлэх гээд тэмүүлж байсан шатрууга өсөж явсан цаг үе гэж хэлж болно. Тэгэхээр тэр хүмүүс та өнөөдөр юу гэж хэлмээр байна? Яг нэг ийм зүйлийг л хэлмээр байна. Хүн болгон нэг 18-аас 25 наснда эсрэг хүүснийхээ хэн нэгэн залуу хэн нэгэн бүсгүйг сонирхоод хайрлаж дурлаж за тэрүүнгүүгээр амьдралыг төсөөлөхөд бэрх болсон юм шиг тийм мэдрэмж мэдэрч болох юм. Тэгвэл яг хайр гэдэг тэр зүйл маань яг юу вэ гэдгийг ингээд амьдралын явцад хүн ойлгох үед би нэг юмыг ингэж ойлгосон. Хайр бол нөгөө бие биендээ хамгийн гоё үгнүүдийг эвлүүлээд бичсэн захианаас ч илүү нэг юм байна. Хайр бол зүгээр л юм огшилт юм уу, эморл биш. Харин хайр бол бие биенийхээ төлөө амьдрах утга учир юм уу л гэж харж. Нэг нь алхаж чадахгүй бол нөгөөх нь бие биенийхээ одоо нөгөөхийнхөө хөл болох тухай. Нэг нь янз бүрийн одоо шалтгаанаас болоод хүрх ёстой зүйлдээ хүрч чадахгүй бол өмнөөс нь гарна болж өгөх тухай. Тэгэхээр хайр бол нөгөө нэг хоримн дээр монголчууд ерөөдөг штэ. Дутуугийн нөхөд дундуурыг нь дүүргээрээ яг ингэж амьдраараа гэж ерөөдөг шиг. Яг амьдрал дээр хайр гэдэг бол бие биенийхээ дутууг нөхөд дундуурыг нь дүүргээд тэгээ бие биенийхээ төлөө амьдрах юм уу да гэж л харж. Аав ээж болсны дараа ч гэсэн нэг юм ойлгоод байгаа шин. Хүүхдүүдийн төлөө л амьдарч байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүдтэй би бас ингээд хэсэг байж байгаа хэлдэг байхгүй. Аав нь энэ дэлхийгээс яван явтлаа
чиний төлөө амьдрна. Хурмаа хийгээд явцсан ч чиний төлөө амьдрна. Чи үрд миний хүүхэд. Үргэлж миний хүүхэд. Яагаад гэвэл би чамд хайртай учраас ингээд чиний төлөө амьдрна. Тэгэхээр хайр гэдэг бол яг жинхэнэ томьёо, жинхэнэ тодорхойлолт нь бол хайр гэдэг бол амьдрах л байна та. Бие биенийхээ төлөө. Бие биенийхээ яг тэр дутуу газар нь дүүрэн, дундуур газар нь дүүрэн тэр байдал нь болол амьдрах юм уу даа гэж харж байгаа. Тийм болохоор л эхнэр маань алхаж чадахгүй байсан тэр өдрүүдэд ингээд үүрээд явж байсан тэр цаг хугацаа бол би яг хайранд суралцж байсан. Хайрын талаар яг жинхэнэ ойлгож эхэлж байсан үе. Тэгээд одоо яг ингээд эргээд харахад амьдралд маань байсан хамгийн нандин сайхан цагуудын нэг. Тэр бол зовлонтой үе биш. Тэр бол бие биенийгаа яг дотор нь орсон юм шиг ойлгож хайрлаж бие биенийгаа яг тэгж хайрлаж байсан маш нандин цаг. Тэгэд одоо бас эхнэр маань нөгөө үсээ самнах, нүрээ угаах, хувцас өмсөх гэд энэ хөдөлгөөнүүд бас хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ч гэсэн би бас ингээд үсэйн боож өгөхтэй юм уу? За тэгээд нөгөө октоо том болсон чинь миний нүүрэнд ингээд тос мос дүрхэх бодолтол ирнэ ингээд гологдсон л доо. Тэгтэл хэрэгтэй үед нь яг хэрэгтэй газар нь ингээд туслаад тий. Яг ингээд их нэртэй хийж өгж байгаа нь, үйлчилж өгж байгаа нь, үсэйн боож өгж байгаа нь. Тэгээ энийг бол би зовлон гэж өрөөсөө бододгүй. Харин энэ бол надад золоор ингээд заяасан их сайхан хувь тавилан байна да. Ер нь л хосууд бие биенийхээ төлөө амьдрах амлалт өгж байгаа шүү гэдгээл бодох хэрэгтэй юм шиг байна. Та энэ бүхнийг ингээд эргээд бодохоор юу гэж хэлмээр байна? Одоо түрүү бас та хэлжсэн шүү дээ. Юм үзээгүй хүн ер нь зовж нэгж харддаг юм болоо, жаргаж байгаагаа анзаардаггүй юм болоо гэд тий. Тий яг урд нь нас яг нөгөө би чи яг анханасаа юм төрөлхийн өвчтөй байгаагүй шүү дээ. Би чи анх эрүүл чиргэл аав ээжсээ мэдлээл тий. Өсвөр нас ингээл 10 жилийн хүүхэд нас маань бол эрүүл чирэг өнгөрсөн. Тэгэл тухайн үед бол ингээл нөгөө яг л бусад хүүхдүүдэд адилаар ингээл сурч боловсрал тий ингээл одоо сургуулийн янз бүрийн юмд одоо оролцдог ч юм уу тий ингээл яг тэгж өссөн. Яг тухайн үед бол би өөрийнхөө яг тийм эрүүл чирэг байгаадаа тий зөв зүгээр байгаадаа тэрийг ингээд нөгөө юм сэтгэл хангалуун тэрэндээ ингээд талархаж хүлээж авдаг байсан байгаа байхгүй. Өсвөр насн дээр ч хүүхд чи ингээл нэг хэцүү болдог штэ тий ингээл өөрийгөө голдог ч юм уу ингээл нэг янз бүрийн юм болдог. Тэгээд дараа нь яг ингээд өвдөөд өвцснийхөө дараа ингээд хойр гарцсан те ингээд хүнтэй гэрэлцсэн юм байх үедээ яг өөрөө өсвөр насныхаа үеийг ингээд хүүхэд байсан үе бодглохлоор би тэр үед ямар жаргалтай байсан бэ? Би ингээд эрүүлгүй гэж гүйж хараагаа те нөгөө сургуулийн янз бүрийн урлаг спортын юмнууд оролцоод гүйж хараагаал бүжиглээл те ингээд явж исэн нь энэ нь өөрөө надад ямар их баяр хөөрж аз жаргал байсан бэ гэдгийг айгүйх ойлгочихсон байхгүй. Тэгэл олон жилийн туршид ингээд өвчтөй байгаад ингээд янгууд зүгээр хүний өдөр тутмын яг одоо анзаардаггүй тэр хийдэг үйл хөдлөлүүдээ өдөр тутамдаа анзаарахгүй өнгөрч байгаа. Хэвэн байх ёстой тэр хэмнэлүүд гэх юм уу хөвчлүүд өөрөө хүн ямар чухал зүйл байд юм бэ гэдгийг ойлгосон. Тэгэхээр яг нэг талдаа янз бүрийн хүн амьдралдаа ийм асуудал бэрхшээлийг ч юм уу тэр хүнд өвчин зовлон гэдэг зүйлийг амсаж мэдрэхээр өөрт байсан тэр аз жаргалтай мөчүүдээ илүү тоцсгож хардсан юм шиг те илүү юм тод болгож хардсан юм шиг санагдсан. Энэ нь бол зүгээр өөрөөсөө л би олж хараад тэгээ одоо би юу гэж боддгоо гэхээр яг хоо жоохон байхдаа ингээд нөгөө юм ирээдүгээс айхаа аз ч гэдэг юм те ингээл нэг юм тэгчүүл яана ингэчүүл яана гэл яг хөө бидний нэг хүмүүжүүлсэн зүйлтэй холбоотой юм болов уу гэж бодод юм бэ. Чи ингэж орондоо шүндуулж болохгүй те одоо тэгэх юм бол ээч ч өхөн юм тийм уу яар ингээл тэгэнгүүт ирээдүйд за би хэд юм баяртай байх үедээ ч юм уу те одоо юм сэтгэл айгүй баярламаар зүйлсүүд болно шүү дээ. Тэр үедээ би яг юу гэж боддог гэхээр яа би ингэж хэд баярлж болохгүй ч гэдэг юм те. Тэгээд яг тухайн нөхцөл байдлаа яг ингэж гоё мэдэрч те яг одоо энэ цаг мөчтөө яг одоодоо амьдарч чаддгүй. За ирээд би одоо ингэ баярлчих юм бол ирээдүйд хэцүү болчихно ч гэдэг юм те. Тиймэрхүү ингээд зүйлсүүдийг бодсноос болоод тэгдэг гэсэн мэн гэж бодоод. Тэгээ одоо болохоор би яг ингээ өвдөж үзээд ямар гэдгийг мэдэрч байгаа учраас би одоо ингээд яг алхаж байгаа даа ч юм уу те өдөр тутамдаа ингээ гэр бүлтэйгээ одоо би амьд байна штэ. Одоо би яг юм биш үү? Яг энэ зүйлийгээ би ингээд айгу талархалтайгаар те баяртайгаар хүлээж авах нь амар чухал юм байна гэдгийг өөрөө нэг амьдралаараа туулаад ойлгоцсон болохоор илүү нэг одоодоо төвлөр гэх юм уу те. Тэгж амьдрахыг хичээдэг.
Хоёр маань бол амьдралаа холбоод өдгөө 23 жил болж байна. 23 жилийн хугацаанд 23 жилийн сүүлийн 4 жил нь одоо Солонгос улсад одоо эмнэлэгтэйгээ бас илүү ойр байх үднээс бас энэ улсад ажиллаад амьдарч байна. Гэтэ хүний нутагт ажиллаж амьдрна гэдэг бол бас амаргүй шүү дээ, тий. Одоо нөгөө сим гэж гисэн гэр минь сэгсгэрч гисэн ээж минь гэдэг шиг. Ер нь яг энэ улсад ирээд 4 жил болоход ер нь яг ямар байна? Мэдээж одоо янз бүрийн л ажил төрлийг хийж үтсэн байх. Гэтэ энэ улсыг бас муулж болохгүй. Яагаад гэвэл Монгол олон сайхан монголчуудад өр өгөөжөө бас өгч байгаа улс орн гэж хэлэхэд бас буруудахгүй байх. Тий, яг үнэ. Ер нь бол Солонгост маш олон монголчууд ирээд амьдрал нь өөр төвшөнд гарч байгаа, өрөө дарж байгаа, хүүхдүүдээ боловсралтай болгож байгаа, зарим нь эмчилгээ үйлчилгээ авч байгаа. Манай гэр бүлийн хувьд бол хамгийн нэгдүгээрт бид нар эмчилгээ авч байгаа. Бид нар Монголдо чадах хүртлээл одоо эмчлүүлээд асаргаа тойлгоо эмчилгээ бүх юм хийсэн. Тэгээд дараа нь бид нар гарцаагүй гадагш явах шаардлагатай болсон. Тэгээд харин Солонгост ирэх боломж олдсон. Тэгээд Солонгост ирээд эмчилгээ аваад энэ маш сайн үр дүн өгж байгаа. Тэгээд бид хоёр бол их талархдаг. Солонгосын эрүүл мэндийн одоо яг энэ салбарын эмчилгээ үйлчилгээний чанарын төлөө одоо үнэхээр талархдаг мундаг байна шүү гэж. Дээр нь бас юу болж байна гэхээр мэдээж эх орныг бол ямар ч сайхан тансаг гоё улс орлож чадахгүй. Монголоо бол маш их сандаг. Тийм болохоор тэгэл жилдээ нэг 2-3 удаа боломжл гарвал нутгаруугаа гүйчдэг. Гэхдээ дараа нь би их нэртэй нэг хэлсэн юм байгаа юм л та. Гэр орон гэж яг юу вэ? Эх орны талаар бол ярих арга байхгүй. Эх орон гэдэг бол харьцуулахгүй, сольж боломгүй, зүүрлэхэд чирнэ өөр улс багтахаар ер нь маш нандин зүйл. Эх орныг бол ямар ч тансаг тав тухтай газараар солихын аргагүй тийм нандин зүйл. Харин гэр орон гэд ярьсан чинь надад юу бодогдсон бэ гэхээр гэр орон гэдэг бол яг үндэ миний гэр бүл юм байна дөө. Хаана би гэр бүлээрээ байна. Тэгээ тэнд л яг миний гэр орон байна. Тийм болохоор нөгөө гэр бүлээрээ энд байгаа учраас тайван амьдраад байна л та. Эхнэр маань эмчилгээ авч байгаа учраас бас баярлаад, талархаад, сэтгэл сайхан байна. Тэгээд энэ улсад ирээд үнэхээр одоо олон сайхан залуучууд сурж боловсронгоо ингээд хүмүүс амьдрал тэнгэрж байгааг, тэтгэгдэж байгааг хараад бас их өгөөчтэй сайхан улс бай шүү гэж талархаж байгаа. Тэгтэл гэр бүл хаана байна? Яг тэнд л гэр орон байд юм байна да гэдгийг бол ойлгосон. Автоматар хата олзаа кофе сууж уугаа сууж байхдаа бодчихлаа. Сувдан шигтгийн найз залуутай болсон гэхээр. За, сувдан шигтгийн найз залуу болж байгаа. За, одоо ирээдүйд танах өргөн болноо л гэсэн үг шүү дээ. Болж байгаа хүн бол бас нэлээл өндөр шалгуур тавьж ичил танаа гэрийн бусгаар ч юм уу алхаж манай сувдан шигтгийн найз залуу болох байх та. Яагаад гэвэл сувдан шигтгийн одоо яг жоохон байхаас аав нь ээжд нь яаж хандж ийн, ээж нь аавд нь яаж хандж ийн гэдгийг хамгийн сайн, хамгийн ойроос мэдэрч өссөн хүүхэд яг л аав шиг хүнийг бас хайж олно гэдэг бол нэлээ их өндөр шалгуур шүү дээ. Харин тийм яг охин хүүхэд ер нь яг нөгөө ааваараа л угаасаа яг цензуурлаж байгаа штэ. Ааваараа яг үлгэр дуурайл авч байгаа болохоор эрэгтэй үеийн байх ёстой гэж ойлгоцсон. Би ч гэсэн яг тэгжэл лээсэн яг өөрийнхөө ааваар л дүгнэж харж ингэж нөхрөөгөө сонгож гэрэлж ийсэн. Тэгээд яг охин маань бас яг тэр утгаараа ер нь бол цензуур нь айгу өндөр идэм билээ. Яг ингээ харахаар яг ингээл ярилцаал ер нь бол нээлттэй надтай ярилцсан л та. Тэгээл яриад ингээ яхаар аав шиг л юм байвал аав шиг юм байвал гэдэг үгийг айгуух ярьдаг гэсэн байхгүй. Тэгээ одоо найз залуугаа тэгээл айгуух тэгж аавтайгаа харьцуулж айгуух яриад идэг. Манай аав шиг тийм юм бэлээ, манай аав шиг ийм бэлээ гэж айгуух тэгж ярьдаг байхгүй. Тэгэхээр яа гарахгүй хүүхдэд бол нөгөө аав нь бол маш том үлгэр дуурайл болчихж байгаа. Тэгэнгүүт одоо тэгээд нэг талдаа энэ нөгөө нэг юм цаанаас одоо тэ амьдрал нь өөрөө ингээд тийм зүйлийг тогтоогод өгсөн болохоор буруутгах жаргал байхгүй юм байна л гэж хараад байгаа. Тэгэл би бас тэгтээ охиноогоо бас ингэдэг байхгүй. Тэгтээ миний охин эрэгтэй хүн болгон тэ аав шиг ч юм биш шүү. Бас тэ яг ингээд аав шиг ч юм байсангүй гэж бас ингээд бүр ингээд хүлээлт үсгээд ч юм уу тэ бүр ингээд бас тэр хүнийг бүр бити хэцүү болохоорой. Тийм бас тэгж зөвлөдөг байхгүй. Тэгэхгүй бол бас хит ингээд нөгөө
өндөртэй цензур тавьчаал ингээд ээж болохгүй шүү миний охин гэл ярьдаг. Тэ харин тийм ээ л гэлдэг. Гэтэл яриаг ингээд сонсохоор яг манай аав шиг тийм байлээ, манай аав шиг юм байлээ л гэ яриад байдаг байхгүй. Та сүүлийн үед бас их хором хөтөлж байгаа. Урилгаар очиж байгаа. Энд тэнд очиж бас их хором хөтөлдөг болсон байлээ. Тэгээд манай бас уран бүтээлчийн хамтрагч Битнаяр ахтай таны бас нэг хормыг харчаад энэ залуус их азтай юм аа. Жинхэнэ гоё нөгөө хайраар энэ хором хөтөлж байгаа байхаа. Бэлэгдлэн ч гоё. Энэ хүн өөрөө хайраар бүх зүйлийг даваад тулж байгаа. Энэ хосууд юунд ч бас бүдэрч унахгүй хаа гэдээ бас хоорондоо ярьж суусан юм. Тэгэхээр ер нь хормын урилга бас их ирж гин үү? Яагаад ер нь гинт хором хөтлөхөр болов? Яг Монголд байхдаа нэг хэсэг хөтөлж ийсэн. Тэгээд Солонгос дээрээ 4 жил гаруй боллоо. 10 хором хөтөлжээ. Солонгост бол. Тэгээд янз янзын юм хөтөлсөн дөө. Хором хөтлөөд хүүхдийн нөгөө өвсний найр, дай хүргэх, сэвлэг хүргэх, одоо яслал хөтлөөд за дээр нь наадам бас нэг хөтөлсөө энд. Наадам хөтлөнгөө нөгөө бас нэг цолтой бөхчүүд маань 3-5-нд гарах гэсэн чинь цолоо дуудуулмаар болд юм байна. Цол дуудах хүн байна. Тэгээ одоо яалтай билээ гэдэг чи Google-ээр нөгөө бүхийн цол гаргаж яагаад нэрийг орлуулж яагаад бүхийн цол дуудаж үзлээ. Тэгээд цол дуудаж байгаа хүмүүсийн нөгөө яа дуудаж байгааг ингэж YouTube-аар сонсож байгаад дуурайгаал өст авсан. Өө сайхан боллоо гэл. Тэгээд нөгөө бас л сайхан нөгөө юутэй цолтой хүмүүс чинь бас цолоо дуудуулаад гарах их сайхан байсан юм шиг байгаа юм. Тэгээд бас тийм сонирхолтой монголчуудынхаа наадам, цагаан сар, за тэгэл хүүхдийн төрсөн өдөр, хором найр гэдэг олон үйл ажиллагаан дээр бас очиж гөтлөлт хийж байна. Энэ маань бас сайхан байна. Тэгээд ер нь бол хором гэдэг бол их нандин л да. Би бол тэгж л бас нөгөө хасуудтай хормын хөтөлбөр гаргахтаа ярьдیں۔ Хором сайхан болноо. Муухай болдог хором гэж юус байдгүй маа. Хором ёстой гоё болно. Харин нэг юмыг ах нь хэлмээр байна. Хором нэг өдөр л болно. За нэг өдрийн талдал болно. Хормын дараа оригинал амьдрал эхлэе шүү. Миний хоёр дүү хормонд амар их анхаарч байна. Хормын дараах амьдралдаа бас их анхаараарай. Тэгээ яг хором бол гоё болно. Өөртөө хүний нүдэнд гоё хийнгээл үзээл байна. Тэгээ хормын дараа амьдрал эхлэе шүү. Гэт нэг хэлчмээр санагдаа хэлээл байдгийн. Тэрийгээл их анхаараарай даа гэл. Тэгээ Монгол руу бас нэг нэлээд хором гүтэлцсэн шүү ирээд 4 жил энд байх хугацаанд 100 нөгөө Монгол руу нэг 10 хоног 20 хоног яваад ирэхтэй. Тий, хормын захиалгууд аваад одоо энэ жил бас нэг хэд хэд хором гүтлэх нэ. Одоо ингээл хором хөтлөх болсон ч гэдэг юм уу энэ бүх юмнууд нь ингээд айгүй сонин тохиолдлоор тэгээ ерөөсөө ингээд бодоогүй одоо өөрөө бол яг янз бүрийн тийм аль бисны сургуулийн ч төгсөөгүй юм шүү дээ. Тэгсэн ирнээл фэм хөтлөгч болоод ингээд юу болоод хором хөтлөөд явчихсан. Тэгээ санаандгүй байдлаар ахгүй. Би тэр өөртөө нэг найзынхаа хором дээр өргөдөд очисон чинь тэр нөгөө яг ингээд одоо найрын хэсгийг хөтлж явуулах. Хөтлөгч нь ирдэггүй удаадсан байхгүй. Тэгээ аль хэдийн зочид цугларсан шиг хүлээгээд ахаар хэцүү шүү дээ. Нөгөө хоримтлагч хоёр маань сандраад яана оги хөшөө чи л одоо нэг ингээ харгалахгүй бол чи нэг одоо шүлэг мөлөг байна шүү дээ. Чи нэг уран цэцэн яриад чи нэг арай хөрөөтэй хүн байна да. Чи нэг ингээ жоохон яагаатгаж харгалаатгаж гэлтэй ингээ. Тэгээ манай үнийг гуйгаад тэгээ би одоо яаж хэлнэ гэ. Тэгээд манай хүн чинь нэг гэлснэ ганц хоёр шүлэг мөлөг гаргаж ирж харж байгаа л. Тэгээл нэг шүлэг мөлөг уншаал. Тэг ер нь нөгөө өөрөө тийм нэг жоохон өгөгдөлтэй байсан юм шиг байна. Суур байсан. Тийм суур байгаад тэгээд шууд тэр үедээ ингээд тэр хормыг бүр бүтэн ингээд туусгаад аваа явцсан байхгүй юу. Тэгээ нэг ганц нэг үгэн дээр ингээд алдаа гаргасан нэг стац бол тэр хором айгүй хөөрхөн гоё болоод дуусчихсан байхгүй. Тэгээд сонин тэрнээс хойш ингээд манай хүн чинь ингээд хормын хүмүүс ингээд хөтлүүлэх гэдэг одоо өсөлтүүд дандаа өөртөө ирээд хөтлүүлдэг байхгүй. Тэгээд бид тээр гайхчихсан ямар сони юм бэ. Одоо би ч одоо хөтлөгч яг альбасны тийм мэрэгчлийн хөтлөгч биш үү. Дээрээс нь зар мар тавиад ч юм уу одоо тийм биш. Тэгтэл хүмүүс ингээл тэгэл бүр зарим одоо Монголд бүр байхад зарим жил мэлбэр айгүй их ингээ хоримтлдаг ус тасралтгүй. Тийм тэгээд манай хүний цаг нь амжихгүй байхад хоримлж байгаа хүмүүс нь өөртөө бүр ингээд манай хүний цагт тохируулж хормоо гэхэд тэгээ бүр тэрэнд нь хүртэл хоёлаа гайхал ямар сони юм бэ гэж тэгжээс. Тэгэхээр яг
нэг талдаа битэрийн нөгөө гэр бүлийн түүх маань тий айгүй нөлөөлт юм шиг санагдсан. Яг чиний хэлдгээр яг хүмүүс яг ийм хүнээр хөтлүүлэх одоо илүү цаашаа угаасаа л нөгөө гэр бүлэнтэй бэлгшээлээ бодоо тий яг бэлгшээгээл яг ийм хүн битэр хоёр хөтлж өгч амж битэр амьдралч гэсэнтэй цаашдаа ингээ сайн сайхан байна л гэж бодоод бэлгшээгээл айгүйх тэгдэг юм шиг байгаа юм. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс айгүй дуртай байдаг. Тэгээд яг манай хүн ч гэсэн ингээд нөгөө хийж өгтөө тий үнэхээр сэтгэлээсээ л сэтгэл гаргаад ингээд хийж өгдөг, хөтлж өгдөг. Тэгэхээр хүмүүс маань ч гэсэн ингээд айгүй дуртай. Тэгээ Монгол нөгөө залуучууд ч одоо айгүй архихгүй хурим идэг шүү дээ. Яг үнэ. Тий. Тэгээд яг тийм архихгүй хуримыг бас манай хүн ингээд яг архихгүй хуримыг ингээд нэг авч хуур амьсгал ингээд авч явах айгүй хэцүү амар биш байдаг. Тэгэхээр яг манай хүн бол тэрийг айгуусаа хийж чаддсан билээ л дээ. Архигүй хурим гоё яваа. Тийм тэгэнгүүт хүмүүс айгүй дуртай. Тийм шахахгүй. Тийм. Тэгвэл одоо манайч бас зарим хүчээр. За нэг дати, хоёр дати. За тэр үгээ хэлнэ. Яг хөө нөгөө одоо нөгөө халаад ирэхээр айгүй амар болд юм билээ л дээ хөтлөгч нарт чинь ингээ хүмүүс ингээд өөртөө ингээд айгүй гоё нээлттэй болол тэ ингээд ирд юм билээ. Тэгэхээр хөтлж байгаа юм да айгүй амар болд юм шиг л. Гой нөгөө хандаа хэлхийг хүсдэг үгээд. Мэдээж та хоёр бол нээлттэй маш сайн ярилцдаг гэр бүлүүд мэднэ. Гэхдээ үлдсэн одоо сэтгэлийнхаа үед за хандаа хэл гэхээр санаа зовдөг ч юм уу. Тийм зүйлэр нь танд байдаг. Санаа зовдөг уу? Тий одоо талархал ч юм уу, читэг ч юм уу. Манай залуу гэр бүлүүд ч бас нэг тийм ичимхий талдууд байдаг шүү дээ. Хоёрын хувьд яг харьцангуй хоорондоо ярилцдаг гэр бүл л дээ. Тэг яг уу гэтээ ер нь нөгөө би бас нэг амар тэр болго ингээл яриад байдаггүй. Манай хүн ер нь хөвчлэн ингээд ярих талдаа байдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр болго ингээл хилээд байдгүй л те. Тэгэхээр миний хувьд болохоор яг бас яг ер нь бол яг эр хүн шиг эр хүн байж те яг амьдралынхаа өмнө яг хүлээсэн тэр хариуцлагатай амлалтандаа хүрэх гэж ингэж айгүй хичээл зүтгэлтэй амьдардаг. Тэр зүйлд нь би бол үнэхээр баярлалдаг. Нөгөө талаараа би бас нөхрийгөө ингээд хит одоо нэг тал руугаа битээ ингэж яасаа тэнцвэртэй байгаасаа гэж боддог. Тэрний үг гэхэлэр өөрийнхөө эрүүл мэндийг айгүй сайн анхаараасаа өөрийгөө ч гэсэн бас ингээд бас бодоосаа гэж боддог. Тэгээ би бол нөгөө ер нь жоохон эрүүл мэнд өөрөө ингээд өвдөж байгаа учраас чи бас өвдөж болохгүй штэ. Чи бас ингээд эрүүл байх хэрэгтэй шүү. Бас ингээд ялангуяа солонгос төрөлтэй ингээд хүнд хүчээр ажил хийдэг ч юм ингээд тийм юмнуудыг амсч байгаа болохоор эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй шүү, ингэх хэрэгтэй шүү гэд хэлдэг. Тэгэхээр одоо нэг эрэгтэй хүн чинь ингээд нэг жоохон заримдаа зүгээр гэл ингээд нэг жоохон тэгчих гээд байдаг штэ. Тэгэхээр илүү эрүүл мэндээ сайн бодоорой. Тэгээд хоёлаа урт удаа ингээд хамт байхыг хүсчээ шүү тий. Хин нэг нь ингээд төрүүлж яваад биш тий. Хоёлаа ингээд урт удаа хоёр битэр ярьдаг л да. Угаасаа манай хүн ч гэсэн тий. Хоёлаа ингээд урт амьдрын шүү, урт наслын шүү гэж ярьдаг. Тийм тэгэл тэгэхээр хоёлаа урт насламаар шүү тий. Тэгтээ бас эрүүл яг урт чанартай амьдрахыг хүсэж байна. Тэгэхээр чи юм бие бодоорой. Бас бидэндээ байгаад баярлаа гэж хэлэх туртай би. Тэгээд гэр бүлдээ байгаад баярлаа. Надад байгаад баярлаа. Өргөжлүүлэн удаан ингээд хоёлаа амьдрахыг хүсэж байна. Тийм яг октоодынхаа тий амьдралыг зэнрээ хараад ингээд зэнрээ дундахад гүмрээ шүү дээ. Амьдрахыг хүсэж шүү гэж хэлмээр санагддаг. Энэ улсад бас олон монголчууд байгаа. Эх орноо, ижи аваа, эхнэрээ, нөхрөө, үр хүүхдээ санаад бас янз янз зээл амьдрал туулж байгаа бах. Тантай бас их ирж ярилцдаг гэж сонсч ирсэн. Ер нь энэ дагаа монголчууд маань юун дээр илүү их жаахан анхаараасаа гэж та бас хэлмээр байдгүй. Эх орондоо ханыгаа, эхнэрийгээ, нөхрийгөө хүүхдээ хүлээгээд сууж байгаа аав ээжүүдэд ийм зүйлийг эдний өмнөөс хэлчихэмсэн гэж та бас боддог л ах тий. Миний хувьд бол яг энд ажиллаж амьдраад ингээд сураад юмыг өөрсдөө нуруунд дээрээ үүрээд яг хариуцаад хийж байгаа амьдарж байгаа энэ монгол залуучдыг хараад хамгийн эхлээд би бол үнэхээр бахархмаар байдаг. Тэгээ би нэг удаа нэг залууд хэлсэн. Тэгээ тэр залуу ихтэй нилээн ингээд яриа халахгүй юу.
Тэгээ нөгөө залуу маань ингээд жоохон бухимдангу Монголд өстө болж байгаа юм нэг чалгаа. Монголд өстө болж байгаа юм юу алга гэл ингээл араараасаа л ярьлаа улс төрж бол баахан. Тэгээ би нэлээд чагнад сууж байгаа нэг үг хэлэхгүй. Болж байгаа юм нэг байна. Бүр хачин гоё болж байгаа юм байна. Бүр энийг хэлэх гээд миний ам захтнаад байна. Гэхдээ юу болж байгаа юм бэ хаа? Болж байгаа юм хаана байгаа юм бэ? Тэгээ би хэлэхгүй. Болж байгаа юм чи байна. Чи бол Монголд яг болж байгаа тэр сайн юм байна. Яг чамтай адилхан энд ирээд ажиллаж амьдарч байгаа залуучууд бол яг тэр болж байгаа сайн юм. Улсын зардлаар биш, хувийнхаа зардлаар. Тэгээд наашаа нисч ирээд тэгээд өөрөө бүх юма хариуцаад тэгэн гутаа энд ажиллаад хуран умсаа хуглан байж өстө үүрийн 5 жинтэй уралдаж босоод ажлын хөндийг үүрээд ажилчаад сар болгон 500 мянгаас 1 сая воныг Монгол руугаа илгээдэг. Яг чамтай адилхан энд байгаа 50 гаруй мянган Монголын 10 мянган л ингээл илгээе л да. Ямар их эдийн засгийн эргэлт Монгол руу явж байна. Энэ бол өр биш, зээл биш. Богино хугацаанд эсвэл урт хугацааны богино хүүтэй ямар нэгэн гадаадын улсын зээл биш. 100% хөрөнгө оруулалт. Их орондоо хийж байгаа хөрөнгө оруулалт. Эдийн засгийн маш их мөнгө. Одоо яг та нараар дамжаад Монгол руу эргэлдэж байна. Тэр мөнгө чи очоод өвдсөн хүмүүст эмчилгээ болж байгаа. Сурж байгаа хүүхдүүдэд форум, хувцас хичээл хэрэглэл болж байна. Байр авсан хүмүүст тэ лизингээ төлөх чадамж нь болж байна. Эдийн засгийн эргэлтийг чи эндээс хийж шин. Яг чамтай адилхан 10 мянган монгол залуу сар болгон эдийн засгийн эргэлт ингээд Солонгосоос хийж байна. Улсын зардлаар биш, хувийнхаа зардлаар. Тэгээд 100% орлого. Зарлага биш 100%. Тэгсэн чинь нөгөө залуу маань учиргүй баярлаа. Та яасан гоё хэлвэ хаа. Яг ингээдсэн чи би айгүй гоё нэх гоё сэтгэл хөнгөрлөө гэ. Марч юм шиг өөрөө. Тэгээ би бол эхлээд яг тэгж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Үнэхээр гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол залуучууд бол яг энэ цаг үед Монголдо эдийн засгийн эргэлт хийж байгаа залуучууд. Америкт, Солонгост, Японд, Австралид, Европт, Канадад тэд очиод барилга дээр ажиллаж байгаа, аяг угааж байгаа. Тэд очиод айл нүүлгэж байгаа. Хамгийн хүндгсэн ажлуудыг хийж байгаа. Олсон бүх мөнгөө тэндээ идэхгүй байгаа шүү дээ. Ихэнхийн их орон руу аав ээж рүүгээ хань ижил үр хөвгт рүүгээ эсвэл худалдаж авсан байраа төлөх лизингийн мөнгөөр явуулангууд тэр нь нөгөө бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт болж байна. Тэгэхээр яг энэ цаг үед гаднаас ямар ч өр биш 100% орлого хийж байгаа ийм одоо энэ цаг үеийн мундаг одоо тий эдийн засгийн эргэлт хийж байгаа хүмүүс гэж бүр нэгдүгээрт хэлмээр байна. За өөр нэг зүйл нь харин гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучууд маань мэдээж их орноосоо ол байна. Аав ээжээсээ хол байна. Зарим нь хань ижлээсээ хол байна. Тэгэд хол байгаа учраас санагалзан, битгэрэн тэгээд ганцаардна. За тэгээд мэдээж стресс, депресс болж магадгүй. Угаасаа л ойлгомжтой шүү дээ юм чинь. Харин яг ийм үед стрессээ зөв тайлаасаа л гэж бодод. Спортоор эсвэл одоо алхаад ч юм уу. Эсвэл одоо бие биентэйгээ сайхан ярилцаж суугаад зөв тайлахгүйгээр хамт нөгөө баар савнд ороод идэж уугаад яг ийм байдлаар стрессээ тайлаад эхлэхээр одоо Солонгос ч гэсэн ингээд олон сайхан залуучууд архинд орж байгаа ийм дүр зураг бас бишгүй харагддаг. Тэгээ Солонгос ч ядчихт нөгөө архин их хямдхан. Тий. Нэг өдөр ажиллагээл айгүй олон шил архи авч явах мөнгөтэй болдог. Бараг 100 шил их юм уу гэхэд тий. Амар хямдхан. Тэгээд арх одоо ингээд өдрөөр уугаад сүулдэ тэрүүндээ орчдөг асуудал. Тэгээ би бол юу гэж хэлмээр юм бэ? Стрессээ зөв тайлах хэрэгтэй шүү. Бие биентэйгээ уулзаж нөхөрл, наадам, цагаан сар олон сайхан ах дүүнэр ингээд тэ монголчууд цуглах баяр байна шүү дээ. Тэр баяруудаараа бие биентэйгээ уулз, бие биентэйгээ их зөв нөхөрл. Завтай л боллоо бол дундаа нэг юм тавиад уудаг биш. Сайхан хүзэр тоглол, даалуу тоглол, махаа чанж гоё нөхөрлж болно шүү дээ. Их л гоё эрүүл нөхөрлөөсөө гэж бодож байгаа. Тэгээ би бол гэртээ ингээд Монгол хоол хийдэг. Зарим оюутан дүүнер ирээд манад хондов. Тэгээ сайхан нутгийнх нь хоолоор дайлаад те цовын сэгсрээд, мах чанаад, нийлсэл салаад хийгээд хамт сайхан идээ суугаад, ярьж суугаад, сэтгэл санаагаа удлаад ингээд суух чинь сайхан байхгүй. 14 жилийн өмнө эх орондоо буюу Монголд ихэлсэн төв 14 жилийн дараа бас Солонгос улсын Суван хотод бас үргэлжилж ярилцахад бас гоё байна. Бас яг тухайн цаг үед миний хувьд дөнгөж бас
сэтгүүлч болж яваад удаагүй байсан цаг үе. Анхны бүтээлүүдийн маань нэг ийм гоё хайраар хөглөгдсөн гэр бүлийн түүхээр эхэлсэндээ одоо сэтгүүлчнүүд бас бахархдаг. Магадгүй сая би танаас та бүхнээс танаас болон таны гэргээс хоёр дахь мөрөөдөл дараагийн мөрөөдөл юу вэ гэж хинт нь асуусан. Тэр мөрөөдөл биелсэн цаг үед магадгүй 10 жилийн дараа та хоёр өвөө юм уу болсон цагт дахиад уулзах юм билүү те. Тэгэд бас бидний урилгыг хүлээн авч, Суан хотод хүлээн авч бидэнтэй бас уулзсан. Танд баярлалаа. Үлзий хутгыг хичээн хэлснээр та хоёр шиг асуудал гарахад нэг талдаа хамтдаа байж асуудлын эсрэг бат бүх зогсох олон гэр бүлд бас үлгэр дуурайлал болж яваарай гэж хүсэх байна. За маш их баярлалаа. Тэгээд нөгөө уран бүтээлчдийн маань хувьд гэрлэгийн маань хувьд за тухайн цаг үед бас бидний амьдралыг олон нийтэд гаргангаа бидний бас амьдралд маш том сэтгэлийн дэм тэнхээ болсон та нартай үнэхээр их баярлалаа. Тэгээ манай хэвлэл мэдээлэл бол маш хүчтэй салбар. Тэгэд энэ салбар бол яахын аргагүй соён гэгэрүүлдэг. Маш олон хүмүүст амьдрах урам хайрладаг. Яг нуугдсан байгаа тэр эрдэнсийг хүртэл гаргаж тэ үн цэнийг тогтоож амьдралыг маш их үнцэнтэй болгодог ийм гоё салбар шүү. Тэгээд сэтгүүлчдтэй, та нартай, уран бүтээлч нартай, бүх зураглаач нартай, найруулагч нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд үнэхээр их баярлалаа. Амьдрал тэгээд үргэлжилж байна да. Сайхан байна. За баярлалаа. Аз жаргал хүсье. За баярлалаа. Та нарт бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Аз жаргал хүсье. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс